Би камерныхаа батарейныг ерөөсөө зинэглэг байх юм. Зинхтэй нэг нь бүтэн зинхтэй харагдаад чи 3 метр мань гурлаад зинхгүй. Энэ одоо нэг жоохон зинхтэй. Өнөөдөр гэхдээ миний ус бүр үсийн гэхөө. Дулкан баглаа дөрөн цэцэг баг дөрөн лангу иргэн таарныхан үзэн parade drama ирээдүгээ бодож суучин хүн юм ч болохлаа миний зорилго мөнгийг олох унтаж байхдаа хэвтэртэй маргааш баян болох худлаа хүлээгээр төвчээртэй Энэ хавийн CUGS power bank байдгүй юм байна. Маш сонирхолтой. Би яжгаад амар уцаач зинэглээгүй байх юм сонирхолтой байгааз. Энэ ингээд бичлэгний машиныхаа хаалгад өгчөж. Бичлэгний сэдвтэ ямар ч хамааралгүй л дээ. Энд байдаг нэг караоке пабаас өглөөний 8 цагт хүүхдүүд согтуу гараад байна. 10 жилийн эрэгтэй эмэгтэй хүүхдүүд. Машина яах вэ? Йоо яг эрэгтэй хүүхдүүд над руу хараад байгаа болохоор би ингэ жоохон айгаад байна. Нуугаа яриад байгаа ингэ намайг ирээ зодчул яах вэ? Яа би нэг байдтай нахад харцсан мөрөлдчихлээ. Ирээд хотголч байдаг гэхгүй. Миний бичлэгнээс зүнээс амар тэлээ. За нүрэ бодъё. Царайг харуулах та. Үгүй юу. Өнөөдрийн бичлэгэнд тэгээ орохгүй юм уу? Нэг сүнс нэг гартай л яваад тийм. 6 дагвар. Ичээдээ боо арайч. Камернаас тухтаа зүгээр хинтээ болж байгаагүй боод алгуулах гэдэг. Ямар хөөрхөн бэ? Та талах усгүй нөө. Яарта. Бүх оролцогчдод ийм уудтай бэлэг өгж байгаа юм. Хэдүүлээ энэ болохоор юу байна харцгаая. Өмсөн дээр зураг зурдаг харандаа байна. Жимби метал лайнер голд гэнэ. Crazy top байна жимби. Нэрийн буруучлах юм. Тэгээ саана илийн чимэглэлүүд тийм хураа гээлнүүд байна. Тийм вакстэй. Тэр ийм халбаг байна. Биернүүд байна. Ямар царайлаг юм те. Ийм гоё пастел өнгийн биернүүд байна. Солонгос юмнуудын гоо үзэсгэлэнгүү. Нэг хараач дээ. Энд матап юм байна л та. Яг л та ями. Бодогнууд юм дээр бүхсний зургтай. Игдүүтэй нэ. Тэгээд манай багш гороо литерийн багш болон Часаван гэд хоёр багш маань ирж байгаа. Эдгээр багш нар нь болохоор Embo Nail Art-ыг Солонгост анх үүсгэн байгуулсан буюу бараг анхнаасаа өөрснөө хийж эхэлсэн гэсэн үг. Тэгээд маш гоё цэвэрхэн хэрхэн яаж хийдгийг Солонгос артистуудад хүртэл зааж өгдөг багш нар байгаа. 오늘 시작으로 앞으로도 자주 멋진 자리에서 뵐 수 있기를 바랍니다. За Солонгос nail art будаг брэндүүд бол маш алдартай, игдүүтэй байдаг штэ. Тэгээд энэ өнөөдрийн очсон семинар маань болохоор Солонгосын почт болон Yoga Maya гэд хоёр брэнд Монголд аль биесийн хэрэгтэй оруулж ирж байгаа юм билээ. Тэгээд брэнд бүтээгдэхүүнээ одоо хөгжүүлэлтэнд нь зориулаад захирал нь өөрийн биеэр Монголд ийм семинар зохион байгуулад брэндийнхаа бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад ийм бүтээгдэхүүнүүд ингэж хэрэглэнэ гэд өөрсдийнхөө сурагч багш нарыг Монголд авчираад тэгээд нэг өдрийн ийм хүрхэн сургалт зохион байгуулсан байгаа. Хоёр сурагч багш маань болохоор энэ Embo Nail Art гэдэг зүйлсийг өөрсдөө ингэж шинээр гаргаж ирж нэрийн бүтээгдэхүүнүүдэд бий болгосон өөрсдийн гэсэн брэндтэй, өөрсдийн гэсэн салонтой, ноу хавтай маш мундаг артистууд байсан. Тэгээд тус бүр 3 цагийн семинар орсон. Тэр семинар дээрээ бүгднгийнх нь голоор яваад артуудаа заагаад энэ болчих, энэ болохгүй байх гэд нэг бүршлэн тулж ажиллаад маш гоё үр дүнтэй семинар болсон гэж бодож байна. Доллар маань анхны маань оролцлоо байхгүй юу? Чигчээ маань хоёр дахь оролцлоо. It's getting better. 400 үстэй бич. Хүү хичээвэл сайжирдаг юм байна. Та нарын шүдний сайзаараа
Шүдэл угаадаг гэж бодож байна уу? 브러쉬를 넣어서 밀어주셔야 돼요. 브러쉬 дотор нь ингэж хийж хагаад нүлхэх маягаар. Гээлийг ингээд 1000 давхарлсан ч муурж ундгүй хардаа. Гээл өмчлөө юм бомбоор ороод. Йоо яалчгүй шиднэр сурч байгаа болохоор өөрөө хийж чадахгүй наа. Энэ миний хамгийн ихний исэн. Тэгээ энэ миний хоёр дахь исэн. Энэ багшийн исэн. Тэгээ энэ миний хамгийн сүүлийн исэн. 이 길이가 비슷해요. Энэ хоорондох зайн ингэж ижилхэн байж ич. 그래서 이 가трийн улаан бороор нь ингээд засчдаг болохоор Их дүүрж өглөө гэдгийг солонгосоор юу гэдэг юм бэ? Надад хэлж өгч тудлаач. 너무 귀여워 이거 베이커. Алаа 있어. 야래 절대 있어. 빵 모자 만드셨어요. Уралтлаа шүү дээ. 귀여워. 리본도 만드셨어. Би ингээд өөрийнхөө сургалтын хүмүүс ингээд жоо сони ихээр ингээд жоохон хичээгээд ийгээрээ өдр гэж уурлаад байдаг байхгүй. Тэгсэн чинь үнэхээр л хичээвэл сайжирдаг юм байна. За өдрийн төгсгөл зүс царай нэг иймэрхүү болсон байна. Семинарын тухайд гэх юм бол сэтгэл бүр маш өндөр байна. Хаасан Солонгос улсаас ингээд 2 мундаг мастер артист ирээд өөрсдийнхөө хамаг нарийн нандин нөв хаваа заагаад ингээд надад бол бодогцсон бодол нь ямар гоё юм бэ? Би ч гэсэн ингээд өөрийн гэсэн брэндтэй болоод ийм гоё улсаар дамжуулт орчуулагчтайгаа ингээд гоё семинар хийгээд явах юмсан гэж бодлоо. Тэгээд хамгийн түрүүнд бас нэг бодогдсон юм гэх юм бол би яг өөрийн гэсэн яг юм онцлогтой байх хэрэгтэй байна гэж өөрийгөө бодлоо. Саяны ирсэн мастер артистууд маань болохоор яг өөрсдийн гэсэн онцлогтой байсан. Тэгээд ийм их төсөв мөнгө ороод ийм гоё үйл ажиллагаа зохион сургалт зохион байгуулж хаад манайхан өөрсдөө ч гэсэн ирж гоё итэвхтэй оролцдог байвал гоё юм байна гэж хүслээ. Ийм гоё артистууд ингээд зориод ирж байхад нь бид нар өөрсдөө бас оролцохгүй байхгүй мэдээлэл дутуу аваад шинэ юм сурыг хөгжиж гэсэн хүсэл эрмэлзэл их байвал гаднаас бүр олон улсаас бүр олон гоё артистууд ирээд бүр их зүйлсийг заагаад манай Монголын маань бас артистууд гоё хөгжих юм болов гэж бодлоо. Чадлаараа хурдан бичлэгнүүдээр хийлээ, YouTube-ийнхаа бичлэгийг гэсэн хэвлүүлж оруулах хичээн. Би тэг YouTube-тэйгээ жоохон харьцаж чадахгүй байна. Ер нь жоохон ойлгох гэж надад жоохон айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр та жоохон YouTube-ийн маань бичлэг ч гэсэн алдаа дутагдaltaй байвал тэрийг маань бас ойлгоорой гэж хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь баярлаа. Энэ гайхалтай өдөрт баярлаа. Ямар сайхан өдөр вэ? Борох хүртээ. Жохон орлоо гэхдээ зүгээр дээ. За тэгээд дараагийнхаа YouTube-ийн бичлэгээр уулзлаа. Bye bye.